Эрдэнэт телевиз үзүүлж байна. Намайг Нэвсрэн гэдэг Орхон цогцлбор сургуулийн Монгол хэл уран зохиолын багш. Бидний үйл ажиллагаа бас нэг өөр нэг нэгнээс ялгаа биш. Монголын тамирчин таарсан марсан ингээл телевизээр ярьж сонсч чод. Одоо харж лээ. Би нөлөө Москвадаас харж ирсэн. Москва жоохон тийм байхад. Хүний хэрэг биш юм шүү дээ. Морог төрөг хэрэг 1970 онд миний аав хэлсэн үг. Манай тэгэл хоош. Ингээл нэг 9 орн байсан. Аа. Манай нэвтрүүлгийг хүлээж авч үзсэн. Социалист системийн орнууд зүгээр аяад онд хамт гараад явах байхад тэр цагаан цэгцийг хүлээж аваасаа гэж боддог. Эсвэл энэ зүгээр юм. тэгээд Эрдэнэт хот яас их том болцсон юм бэ? Их том болцсон байд машин тэр дүгжээд л. 50 гаруй дугаар болсон. За. Хөөс чи орж болж байгаа юм уу? Ороо. За. Аа. Сайн байна уу? За сайн байна. Сайн явж байна уу? Сайн явж байна. Эрдэнэт хот ямар том болцсон юм бэ? Том болсон байна. Хай, машин тэр дүгжээд ирээсээ. Жинхэнэ их хотын дүр төрх орцсон байх шүү. Сайн байцгаана үзэгчтэй. Сайхан амарцгааж байна уу? Эрдэнэт телевизийн уран бүтээлчдээс үзэгч та бүхэндээ зориулан бэлддэг Сэтгэлээ нэй, чин сэтгэлийн ярилцлагын энэ удаагийн дугаар эхэлж байна. Тэгэхээр энэ удаагийн дугаарт оролцохоор бидний урилгыг хүлээн авч манай студид хүрэлцэн ирсэн эрхэм хүндтэй зочныг үзэгч та бүхэндээ танилцуулъя. Монгол улсын соёлын гавь зэтгэлтэн Монголын нэрт нэвтрүүлэгч Гончигживийн Чулуунмат. Сайн явж байна уу? Сайн явж байна. Сайн сууцгааж байна. Сайн сууж байна. За уран бүтээл өндрөө. За уран бүтээлээ ер нь хийгээл хашир туршлагатай одоо олон жилийн хур авиасыг цуглуулсан авиас үйлэгтэй олон сайхан сэтгүүлчид зураглаачид танад ажилд юм байна. Тэгэхээр манай үзэгчид бас бодож байгаа бах. Монголын ард түмнийг өглөөс ирэж ороо унтуулдаг хүн чинь бий байна гэж Монгол улсын төрийн хөшөө шагналт ардын жүжигчийн хөгжмийн зохиолч Ловсон Жамбын мөр дөрж байгаа гэж хэлсэн гэдэг юм. Тэр өглөөс ирээдэг хүмүүсийн нэг нь таашд. Яг тэр үгийг та нэг хэлж өгөөч. Яг юу гэж хэлдэг вэ? Монголын радио өглөө эхлэх. Монголын радиоч одоо бараг 80 гаруй жил болчихлоо шүү дээ. 1934 оны 9-р сарын 1-нд Монголын радио Монгол орнд дээр суурьтж Монголд анх удаа хэвлэл мэдээллийн том хэрэгсэл бий болсон. Одоо тэгээд мэдээллийн хэрэгслээсээ бүр одоо уран сайхны бүр одоо урлаг болоод хөгжиж хэлнэ шүү дээ. Радио, телевиз гэдэг юм байна. Танаа шиг одоо мундаг телевизийн мэдээллийн хэрэгсэл мөртлөө телевизийн урлагийг одоо бас хөгжүүлж байгаа тийм ээ. Ийм байгууллагуудын нэг. Монголын радио би 1963 оны 7 дугаар сарын 1-нд одоо танай бас 7 сарын 9-нд гэсэн би 7 сарын 1-нд мэдээлэл радиогийн хэрэглэх газрын даргын тушаалаар Монголын радиод анх орж ижсэн. Энэ чинь 50 гаруй жил болчихлоо л да. Тэгээд ер нь бол тухайн үед нэг намын юутай одоо үзэж харах юм багтай тэгэж одоо энэ телевиз зурагт радио энэ гэж байсан. Зурагт радио гэж л ярьдаг байлээ шүү дээ. Би тэр үгээр яриад байдаг. Ганц радиотай мэдээллийн хэрэгсэл нь цөөхөн хэдэн сонин сэтгүүлтэй цог сэтгүүл уран сайхны улс төрийн мэдээллийн үнийн сонин нэг ингэсгээл тон шуу сэтгүүл нэг ингэсгээл байлаа шүү дээ. Тэгээ тэр үед радиог Монголын ард түмэн сонсдог байлаа. Монгол орон даяар одоо радио хамгийн түргэн тархаж ард түмэндээ хүрдэг мэдээллийн том чухал хэрэгсэл байсан л да. Одоо ч байна, цаашдаа ч байна. Тэгээ Монголын радио ингэж эхэлдэг байсан да. Бүгд наримдах Монгол ард улсын нийслэл Улаанбаатараас ярьж байна гэж. Ингэж өглөө эхэлдэг байсан.
бүгд наримдах улс маань Монгол улс болсон. Ингээд 90-ад оноос хойш Монгол улсын нийслэл Улаанбаатараас ярьж байна. ингэж эхэлдэг юм л да. Одоо чинь эхлэлээр Монголын радио нэвтрүүлгээ явуулж байна. Тийм. Монголын ард түмэн радиог сонсох дуртай. Радио гэдэг маань зөвхөн хүн мэдээлэл өгөхөөс гадна одоо бичлэгийн одоо сэтгүүлчийн ур чадвар шаардсан олон жанрын нэвтрүүлгүүдийг шаарддаг. Уран зохиолын, яруу найргийн, хүүхдийн, залуучуудын, спортын, цэрэг армийн, улс төрийн гэдэг одоо маш олон төрлөөр нэвтрүүлгийг хийж байна л да. Тэгээ Монголын радиог дэлхийн 5 хэл дээр Монгол орон гадаад нэвтрүүлгийг сурталчилдаг. Англи хэл дээр, орос хэл дээр, монгол хэл дээр, япон хэл дээр. Тэгээ энэ Аз мазрууч одоо сонсдог шүү дээ Монголын радио гэж. 1963 оны 7 дугаар сарын 1 гэхэд өнөөдрийг хүртэл одоо радио заад лава их шигтэй нэлээд радиод л ажиллаж байна гэсэн үг шүү дээ. Тэгэл үү яах вэ? Радиод ажиллана. Одоо ч гэсэн очиж ажиллана шүү дээ. 50 гаруй жил л одоо Монголын ард түмэнд дуу хоолой болж явж. 1961 оноос Монгол кино хэлбэрт одоо үздэг юм нэг баримтат кино сэтгүүл байлаа шүү дээ. Журнал гэж ярьдаг. Тий, кино сэтгүүл журнал. Тэнчээс эхэлсэн л дээ. Тэгээд 63 оноос радиод албан ёсоор анх орж 67 оны 9 сарын 1-нд 9 сарын 27-нд телевиз нэгдэж телевизийн бас анхдагчийн нэг болж одоо хувь тавилан гэх юм уу? Тий. Радиогийн уран бүтээлийн хамгийн эцсийн шат дамжлага бол найруулагч нэвтрүүлэгчийн гараас шууд Монголын ард түмэнд энэ манай зохиолч редакторууд энэ том сурвалжлагчдын хийсэн бүтээл бол тэгээ хурж байдаг. Энийг хүргэж байгаа хамгийн гол хүн маань нэвтрүүлэгч хүн. Нэвтрүүлэгч хүн бол тэр хүний битсэн тийм ээ тэр хүний очиж уулзаж учирч ярьж хөөрсөн байсан гэсэн бүх юм өөрөө тэрэнд байгаагүй байгаа юм шиг тэрийг өөрөө үзээгүй үзсэн юм шиг цуг байж байсан юм шиг тэр сурвалжлагчтай тэр үнтэй тэр яриа ярьсан яг өөрөө амьдараад иргэдэнд байж гад хийсэн юм шиг тэгж амьдруулж ярьж ингэж хүн төрөж байдаг хүн маань бол нэвтрүүлэгч. Тэгэхээр энэ 67 оны 9 сарын 27-нд Монголд анх телевиз байгуулагдаад тэр телевизийн анхны мэдээг уншаад тэгэхэд партнер чи хишгэ гэж гав ядсан. Хишгэ. Тий, хишгэ. Зүгээр анх Монгол телевиз байгуулагдаад ингээл нэг олон Монголын зурагч радио гэж явуулж ирсэн байна. Ер нь сүртэй байсан уу? Үгүй тийхгүй яах вэ чи. Зэрэгс Монголын ард түмэн чинь тэгэхэд чинь зурагч радио кино сэтгүүл кино журналыг ч үзээгүй ард түм зөндөл байсан шүү дээ. Тэгээд тэр гэр бүхэнд нь одоо сонсдог радио байсан бол үздэг тийм ээ. Ийм дүрстэй радио очно гэдэг чинь одоо хэн хөнгөө баярлдаг гэртээ суугаад хоол байдингээ. Одоо нам сони гоншингаа одоо дэлхийд эхний байдлыг олон улсын байдлыг Монгол эх орны хонцог болон болж байгаа үйл явдлыг нүдрийн хараа сууж ийн гэдэг чинь одоо хэн хөндөх олдошгүй гавьяатай. Тэгээд ер нь тэр үед чинь зурагт радио гэдгийг бараг хүн бүхэн мэддэггүй шүү байлаа шүү дээ. Ямар ч юм байдгийм байсан. Би л сургуульд байхдаа ингээд Монголд ийм зурагт радио нээгдэх гинэ. Энэ дүрс нь хүлийн авагчийг дуураа тэгээд кино шиг ингээд дүрс нь гардаг юм гэдэг гэртээ яриад сууж исэн чи аав минь их ууралж идэв чи хүнийг ингэж хуурч мэглэгээ бол гэж. Тэр чи одоо үнэхээр ямар ч мэдгдэн байхгүй байсан хүний л одоо юу шүү дээ. Тэрнтэй адилхан Монголын ард түмэн тийм л байсан. Тий. Тэгээд энэ анхны нэвтрүүлгийг хэлж байхад одоо танаа энэ чи ингээд хүйтэн гэрлүү тавьсан байна шүү дээ. Өдрийн сайхан гэрлүү тийм ээ. А тэр үед чинь одоо ясны жинхэнэ нөгөө 1945 онд Гитлерийн Германы Рейхстаг дээр туг манд буулгах гэдэг зөвлөлтийн арим Жукрин командор нөгөө танкн дээр том прожекторуудыг нөгөө хүчтэй гэрлүүдийг ингээд тавиад явдаг шиг тийм гудамжны прожектор тавьдаг байсан шүү дээ. Тэгээ суугаал ингэ чинь төлөх гэж байгаа юм час гэж явчихна. Тэгдэг л байсан юм да. Тэгээд одоо техник сайжраад одоо би анхны нэвтрүүлэг телевизэд нэвтрүүлэг хийгээл ерөөсөө тэгэл одоо нэг асуулт асууя. Дайны дараах үе 1946-аас 1952 оны хооронд манай урлаг ямар нөхцөл байдлын донд төлдөж ирв? Тэр үеийн уран бүтээлийн гол сэдв юу?
намдаг нацагдор цэврийн залуу үе гэдэг жижиг гарч ирсэн. Энэ бол хүүхдүүдийг яаж хүмүүжүүлэх ёстой вэ? Яаж хөдөлмөрч болох юм бэ гэсэн тухай сэдвтэй байсан. Оройчин гэртээ унтаад л өглөө босоход л дэрэн дээр ингээд миний өвс хатцсан юм шиг унцдаг байсан. Тэгээ одоо болоход тэр гэрэл түлэгдэж хугарч унжсэн юм байна л да. Тэгээ тэрээс бол би ер нь халзарсан шүү. Ямар санд одоо юм малгай далдын хар малгайнаас салхаа байсан шүү дээ. Одоо энэ малгайгаа ингээд авчвал халдсан. Ингэчвэл арай дээр. 1967 оноос телевиз, за тэрнээс өмнө 1931 онд радио 34 онд радио байгуулагдав. Нэгэнд радио байгуулагдаж. Тэгээд энэ хугацаанд олон нэвтрүүлэгчид одоо төрж гарсан байх. Тэгэлгүй яг уу. Бидний цаг үед л одоо ингээд бидний мөн ч гэсэн одоо үед олон сайхан нэвтрүүлэгчд байсан шүү дээ. Манай хамгийн анхны Монголын радиог нэвтрүүлж анхны нэвтрүүлэгчээр нь ажиллаж исэн хүн бол Бата гэдэг хүн байсан. Тэр Бата гэдэг хүний бичсэн радио гэдэг шүлгэнч байдгийн одоо тэр Бата гэдэг хүний хүүхэд надтай хам сургуульд байсан нэг ган төмөр гэж олон улсын хэмжээний масчид дугуйчин залуу юм тий. Одоо сүүлд нь сургаар тэр аавынхаа дүр зураг юмыг радиотой холбож тэгээд ер нь анхны хүнийг радиогоор ямар хүн дуурсан гэдгийг ирж хагаад ирэн олохгүйсэн. Тэгээд сургийг гаргаад бичиг баримттай тэгсэн чинь одоо бас хэлмэгдэж явсан. Ийм л хүн байлээ л. Тэгээд тэр үед бол их ширүүн байсан байгаамаа. Монголын радиогоор ингэж нөгөө дайны үед уншиж байгаад нэг эмэгтэй нэвтрүүлэгч Сталин фашизм хэлчихэд ирсэн. Тэгээд тэр үед чинь одоо бүх юм сонирхолтой байсан, цөөхөн хэдэн байгууллага байсан. Яамнаас шууд хурц ирдээлийн нэмрүүлээд аваад гарсан. Тэгээд тэрээс эргэж ирээгүй гэж ярьд юм байлээ. Би мэдчихгүй л дээ. Ер нь тийм. Ер нь Монголын радиогоос олон сайхан сэтгүүлчид, олон сайхан нэвтрүүлэгчид, олон сайхан уран бүтээлчид төрийн тэргүүний зөндөө гарсан. Тий. Тэр таны үеийн одоо бидний мэдэхгүй бидний өмнөхийн үеийн тэр одоо мундаг нэвтрүүлэгчдийн тухай та яриач. Одоо жишээ нь тэр Цэвэн дөржван тухай гэдэг юм уу, Гунгаагаа гэдэг олон мундаг гэж байна. Тэр дараад нь одоо нэлийн Бархас гэж нэвтрүүлэгч байсан. За манай нэвтрүүлэгч дотор чи янз бүрийн мэргэжлийн хүмүүсүүд байдаг шүү дээ. Дипломат ч вэ, эмчч вэ, багш ч вэ, гаг нурчин ч вэ, жүжигчин ч вэ, сэтгүүлч ч вэ. Төрөл бүрийн мэргэжлийн улсууд өөрийнхөө байгалийн авьяасаараа тэрийгэ тордоод сургууль соёлыг үзээд ингээд нэвтрүүлэгч болсон олон сайхан улсууд байдгийг. За үүн дотроос бол Арагчаа гэж одоо эх орны дайныг одоо зарлж исэн эмэгтэй нэвтрүүлэгч байсан. Сайхан дуу хоолойтой. Тэр хүн саяхан бурхан болсон доо. Их сайхан дуурдаг хүн байсан. За тэр эрэгтэйчүүдээс одоо манай Гунгаа байна. Гунгаа гэж бас маш сайхан дуурдаг, маш сайхан ярьдаг. За дараад нь одоо Цэвэн дөрж Гунгаагаас өмнө Цэвэн дөрж гэж хүн байсан л да. Тэр бол гайхамшигтай. Ерөөсөө тэр үед Цэвэн дөржийг дугуурлаа гэтэл радиогоо одоо нээдэг, тэрийг сонсдог, шүтэн биширдэг байсан шүү дээ. Одоо Цэвэн дөржийн одоо хийсэн хүний хувь зэ гэдэг одоо кино зохиомж байж байна. За тэгээд олон сайхан юмнууд бий. Нэвтрүүлгүүд одоо Монгол радиогийн улсын төв архивын фондонд хадгалаастай байдгийг. Нэг юм болсон явдал юм шиг байгаа юм. Зүгээр би сонсож яхна анекдот шиг. Нэг нэвтрүүлэг яваад дууссан чинь одоо төгсгөлд нь уран бүтээлчтэй зарласан чинь баахан шувуунууд байсан гэж. Та тэр тухай нэг яриач. Байсан. Монголын радио олон шуутай байлаа шүү дээ. Тэр чинь нэг нэвтрүүлэг хийхэд ч одоо редактор гэж байна, сэтгүүлч нь гэж байна, найруулагч нь гэж байна, тийм ээ, нэвтрүүлэгч нь гэж байна. Ийм олон хүний баг ажиллажээд нэг нэвтрүүлэг гарнаа да. Тэгээ нэг нэвтрүүлэг уран бүтээлчид хийсэн уран бүтээлийн нэрс ингээд сүлд нь кинон дээр бол гардаг, тийм ээ, телевиз дээр бол гардаг, радиодод ашгүй одоо нэрээ хэлдэг л дээ. Тэгсэн чинь редактор шонхоор, найруулагч бүргэд, нэвтрүүлэгч харцаг гэдэг нэг олон шувуунууд нэг нар нийлчихсэн. Бас тэр үний оногоо биш л дээ. Яг л тийм шувууны нэртэй олон улсууд л Монголын радиод байсан байна. Гэхдээ тэд нар бол бас Монголын радиогийн нэгэн цаг үеийг төлөөлж исэн мундагчуд байсан шүү дээ, тийм ээ. Сайхан улсууд байсан. Тэгээ бүгдээрээ байхгүй бурхан болж тээ. Тэнгэрийн орон заларсан.
Тэгээд уран бүтээлүүд нь бол Алтан фонд нь хадгалаастай үлдэх юм да. Тэгээд одоо уран бүтээл цөөнөл одоо хамгийн сайхан зүйл тэр юм а тийм ээ. Тэгэл үе яахан. Баратын дөмөн буцсан цагаан тоосонд буурал дэлхий бударсан бэлүү цэжэрэн салхирсэн баратын дөмөн мөрмөн битүү эмсган юзүрээс оргсон дууны хэр мөрмөн хуурын хоёр утсан дээр тэлчлэнхэн хөрвөн очин пензны голос янцган самарн бодлимин хи морин бадагвадгар хатирсан баратын дөмөн шадшадар задарсан шарталын гэлба. Таныг Монгол төрийн их дуу хоолой гэж үнэлж байгаа нь ард түмэн. Яагаад гэхээр зэрэг Монгол төрийн үндэсний их хоёр наадмыг эхлэхэд за намын төв хорооны даргач бай, Монгол улсын ерөнхийлөгч бай цаг үе бүхэнд төрийн их хоёр наадмыг нээж тэр үг хэлнэ гэж та төрүүлж наадмыг нээдэг гэж ард түмэн тэгээд Монгол төрийн их дуу хоолой гэж байгаа. Хэдэн жил наадмыг та нээсэн бай? Эхлүүлсэн бай? Өөн ч одоо бараг 40 жил юм уу да. Тий. Гэхдээ энэ хооронд бол олон нэвтрүүлэгчд ажиллаж исэн. Ер нь одоо миний хувьд бол ер нь за дийлэнхэндээ ер нь нөгөө 40 жил. 40 жилийн хугацаанд одоо өнөөдрийг хүртэл Монголын төрийг барьж байгаа 6 тэргуунтэй л одоо хамт ажилласан байх нэ. Тэгэл үеийнхээ бүгд л bijсэн. Цэдэн болгосон байж лээсэн тий. Тий. Ер нь тэгээд төрийн их наадам эхлүүлнэ гэдэг чинь бас нэг хиймэрлэг сайхан ажил шүү дээ. Тий. Өөрөө тэр чинь онгод нь ороод ирэхлээрээ зэрэг тэгээд тэр онгодороо дуурч онгодороо хөтлөхөд ард түмэн даган баястай, ард түмэн давхар хөөрдөг, давхар баярлдаг ийм л жамтай. Тий. Тэгээд наадам сайхан наадам болохлээр зэрэг одоо ч яхав тэгээ зарим үед гараал, зарим үед жилаал, зарим үед чөлөөлөгдөөл тэгэл ингээд олон сайхан залуучууд ажиллаж ийн л да. Тэгээд нэг морд уралдаад олон жил уралдсан морд уян дээр ингээд уралдах гэж байгаа морд дагаа зогсоод байдаг шиг одоо бас нэг тэгээ хөөрдөг гэдэг дагаа такватах жишээтэй ийм болж идэх юм байл шүү дээ. Дагдлаад. Таныг Монголын ард түмэнд тохиосон олон том одоо түүхэн үйл явдлууд дээр дуурч исэн гэж би уншиж ирсэн юм байна. Жишээлбэл за анх удаа Монголд телевиз байгуулагдахад. За дараа нь Монгол хүн сансарт нисгэд. За тэгээд арчилсан хувьсгал ялахад Москвагийн радиогоос дэлхийд дахинд Монгол арчилсан орн боллоо гэж зарлаж. За түүний дараагаар за тэрнээс өмнө бас манай Эрдэнэ төлөвлөрийг нээгдэхэд 2 удаагийн нээлтэн дээр ирж бас хөтлөж. За оюу толгой гэдэг бас их том ордыг нээхэд очиж исэн гэж. Олон том үйл явдлуудад оролцож байна. Хүний хувь тавилын юм да. Тэгэл яагаад чи тэгээ таарчдгийг. Тэгээ цаанаасаа тэг сонгодог байх би ямар бие явыг гэх штэ тийм ээ. Тэгээ Эрдэнэтэд ерөөсөө эн чин бараг Палаткан майхан хот шухуу нэг давхар дан байшингуудтай. Одоо энэ сайхан Эрдэнэтийн энэ сайхан хот хороол юу ч байхгүй. Зөвхөн энэ барилгуудын суур хэдэн кран өндөр хэдэн кранууд л харагдж байсан. Тэгээ анхны Эрдэнэтийн одоо тэр нөгөө тэсэлгээ хийх тийм ёслолын ажиллагаа болсон юм. Эрдэнэ турхай ашиглалтанд орохсон. Тэгэхээр Монголын радиогоос төрийн сэрхэлд соёлын говь зүтгэлтэй яруу найрагч зохиолч Зумдүнд орж. За хожимо гавьяат найруулагч болсон Банзрагч одоо сэрэлт киноны нэг орос чихний цааснаас болоод нэг задуулдаг тэр найруулагч байсан шүү дээ манай радиод хүүхэд залуучуудын редакцид. Тэгээд миний би ингээд бид гурав ирж тэр стандартын нэг жоохон нэг давхар байшингуудад буудлын гэж байх биш. Тэнцээ ирж тэр тэслэгийн анхны тэсрэлтийн чимээ дуу чимээг авч энэ чи Эрдэнэтэй сэвтнээс тэгэхэд ямар телевиз байсан биш, сурагт радио байсан биш тийм ээ. Радиогоор шууд нэвтрүүлэг хийж засаж ирсэн. Тэр бол их сонин. Дараад нь Эрдэнэтийн одоо 37 жилийн өмнө болох гэж шүү дээ. Бараг 40 жилийн өмнө тийм ээ. Тий. Одоо 3 39 жилийн өмнө байх нь тий. Одоо дараа жил 40 жил байхгүй. Тий. Тэгээ одоо бол дараад нь 37 жилийн өмнө анхны нээлч нь хэд он байна? 76. 78 78. 78 он. Тий. Тэр үед нөгөө Цэдэн бал тэр үед улс төрийн төвчөөний гишүүд ирж энэ Эрдэнэтийн нээлтийг албан ёсоор хийж том баяр болж ирсэн. Тэгэхэд бол ирсэн. Тэгэхэд бол энэ Совилдын байшин
энэ хэд хитэн байшингууд бол босчихсон байсан шүү. Тий. Дараачийн ээлжинд 2 дахь нөгөө бүтэн хүлээж авах үйлдвэр одоо ажиллагаагаа бүтэн ажиллаж эхэллээ шүү дээ, тийм ээ. Яг тэр үеийн нээлтэн дээр бас ирсэн. Тэгээд ийм л хувь тавилантай Эрдэнэтэй одоо ийм замаарлуудтай холбогдсон. Эрдэнэ сайхан хот болсон. Эрдэнэтийн залуучууд ажилдаан ирж байна. Энэ өглөө тэднийг Монгол улсын бүтээн байгуулалт их орны маань олон чухал үйл явдлууд хүлээж байгаа. Сар шингэхийн өмнөхөн их ажлынхан гараанд зогсох эрдэнчүүдийг шуугант үйлдвэр нь унталгүй хүлээж байгаа. Дэлхийн 10 том үйлдвэрийн нэгд зүй ёсоор тооцогддог. Энэ том үйлдвэр өнөөдрийг хүртэл зүрхний цохилт шиг ажилласаар ирсэн. Энэ цуваны төрүүч тэртех 1974 оны 8 дугаар сард нийслэл Улаанбаатараас хөдөлж байсан юм аа. Та ер нь яг ямар мэргэжилтэй? Би уулын радио техникч. Тэгээ хожимо одоо өөрөө хөгжих ёстой сэтгүүлч болсон. Тий. Манай үзэгчид бас зарим нь мэдж байгаа бах. Авьяас гэдэг удамшдаг, үе дамждаг ийм эд байх нь л дээ. Танаа ах дүү хамаатан садны дотроос за үр хүүхдүүдээс 2 чиг одоо бас нэвтрүүлэгч. За 3 ч нэвтрүүлэгч байна уу те? Би шүү. Би. Монгол тулхны зүүн эрхэм улаан залаад монголчуудаа зориулна. Би одоо тэднээсийг бол гэж хэлдэггүй юм. Ер нь авьяас гэдэг ухаанд яруу найраг бичнэ гэдэг бол төрөлхийн өөрийн одоо удамссан тийм авьяас л байхгүй бол хичнээн яруу найрагч болъё гэж зүгээр нэг хүн бол яруу найрагч болохгүй шүү дээ. Төвний нэгэн ижилээр одоо байгалаас саяасан гэдэг юм уу яадаг юм. Ээж маань Өмнө Говь аймгийн Улаангэрийг анх үндэслэн байгуулсан. Уран сайхны удирдагч нь, хөгжимч нь, дуучин, найруулагч нь байсан юм байлээ. Одоо тэр Улаангэр гэж тэгээ тэр нэг артигийн гэрүүлэх яам гэж байсан тэнцээ очиж суучаад одоо сургууль курсын төгсөөд одоо энэ төр курсэлд байж л те. Тэгээ алтан үнэмлэхийг аваад Өмнө Говь аймагт татсан байгаа юм л да. Тэгээ энэ удуулгаа энэ төр ч одоо манай ээжийн шав гэж байсан. Удуулгаа сүүлчийнхэн тэр хэд 8 дахь байна уу нэг романд нь бол ээжийн тухай дурсан бичсэн байдیں۔ Дэлхийн 2 дугаар дайнд хүн төрлөختөн 50 сая хүнээ алдаж 1700 хот 70 мянган тосгон суурьсан. Ахмадгийн төлөөлөгчдийн нэг ардын их хурлын тэргүүлэгч гишүүн Монголын эмэгтэйчүүдийн хорооны дарга Жалек Юрийн нэрмжит Инг 50-ны шагналт бүгд наримт Монгол Ард улсын төрийн шагналт зохиолч бодвол. Тэгээ тэр ээжийн бяцхан авьяас байсан байлгүй дээ одоо тэгээд. Тэгтээ дуулж чадахгүй л дээ би. Та яг тэгээд аль нутгийн Өмнө Говьийнх юм уу? Архангали гэж яваал да. Тий. Ээж маань Өмнө Говь юм л дээ. Тий. Таныг радиогийн техникч болоход аав нь ер нь дэмжсэн үү? Та аавынхаа тухай жоох ярьж. Аав нь яг ямар мэргэжилтэй юм бэ? За бол багш хүн л дээ. Юу л да. Жинхэнэ эцэг маань Шингээ гэдэг хүн байсан. Өрхөнгө аймгийн Харьяат. Тэр хүний одоо ахын хүүхэд Самдан гэж байсан радиогийн одоо мэрэгчлээ хүн л дээ. Одоо энэ хонхрын станц, одоо энэ телевизэн, одоо энэ бүх нарангийн хүлээ авах станц юм уу? Энэ нэвтрүүлэгч станцууд ба шүү дээ. Энэ дээр ажиллаж исэн тэр радио засварлах талаар те энэ нэвтрүүлэгч станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх тэр техникт ажиллах талаар мэрэгдсэн хүн л дээ. Тэр хүн намайг тэр чинь дагуулж орч ингэж явсаар агаад нэг ийм орцсон юм байна л да. Тэр хойд цэцэг маань Архангай хүн. Архангай аймгийн хотонтын хүн. Тэгээ хойд цэцгээр явуулж явдаг. Тэгээ Архангай гэж явдаг байхгүй. Тийм. Мэдээжийн хэрэг та гончигжив гэдэг хүнээр авгуулсныг бодоход хойд хурдах ялгаа юу ахаа хүнээл эцэг байна. Өр хүүхдийн төлөө өр хүүхдийн сайн сайхан маргаашийн төлөө өөрийнх нь байгаа бүхнийг л зориулсан байлгүй. Гончигжив аавынхаа тухай жоох яриач та. Ер нь наа тэр гончигжив гэдэг бол одоо багшийн сургуулийн багш байсан хүн. Халах голд тэр Мартивизийн бас нэг салоныг хамаалагч байсан юм байлээ. Тэгээд багшийн сургууль цэрэгжлийн багш гэж хийдэг. Одоо цэрэгжлийн багш гэдэг маань нөгөө цэргүүдийг сургах нөгөө турникэн дээр сонс сэргэх. Тэрийг их гарамга хийдэг юм хүн байсан гэсэн. Хожимо
сайдрын зөвлөлийн холбогдоор гойсон дондгийн сегмент байна шүү дээ. Одоо сүүлд нэгдсэн үндэсний байгууллагын энэ дээрээс Монголыг 1961 онд Нүүбийн энэ дээрээс Монгол улсыг одоо тунхаглан зарласан элсүүлсэн тийм ээ. Энэ хүн Монголын радио дээр хурж ирээд нэг яриасханда тэр манай дээр гончиж яваа бол маш их сайхан ярьсан. Тэр өөрийнхөө дурсамжаас багшийн сургууль сурч ирсэн дурсамжаас тэр гончиж гэж миний багш тэр Сонси Гарамгаар гэдэг ийм хэм багш байсан. Тэр гэдэг ярьжсэн. Тэгтэл би бас гайгүй хүн байсан юм байна. Тэсрэх хүн байсан юм байна. Сүүлд нь тэгээд 2 дугаар 10 жилийн сургуульд багш байж байгаа дажхан захирал байж байгаа. Тэгээд бурхан болсон л доо. Тий. Эдрет мянган харгуй төрсөн гэрэн гаднаас эхэлж эмээл дээр нь соён бутай унган хүлгийн нуруунд анх гарахад сансарт хүүхдэн нисхийм шиг санаж ээж нар цацлан өргөж гүйлддэг саахалт ороод эргхийн шиг санаж аав нар духыг нь ганц үнрэлдэгэ адгаж ижийн нар өдөржин арааж өшөглөн амьдрал зөвхөн үннийг хэлэх гэж аав нар сумын үүзэл шиг хаа нэг дуурна би өвдлөө гэж ээж нар хүүхдэн аргагүй нэг айлгадаг битүүхэн дотроосоо нурж аав нар чимээгүйхэн өдөлдөг өхөж болохгүй тушаал авсан зэрэг шигтэд үрсэн хөлөн олтол цоо ирүүл болж жүжиглдэгэ. Зүгээр аавын тухай яриад байгаагийн учир нь та бол одоо мэдээж аав за багдгүй өвөө тий. Ер нь аав хуу яг ямар байх хэвээр вэ? Гэ эр хүн ямар байх хэвээр тийм л байх хэвээр хүүхдээ одоо хүүхдүүдийн дүн нурууг л одоо харсан тийм ээ. Одоо зүг чигийн алсын харааг нь одоо зааж өгсөн ийм л байх хэвээр. За ээж хүн бол яг өдөр тутмынх нь аргажлага заана. Аав хүн бол ерөнхий тэр буйр ер нь ямар байх тэр жайгийг л одоо хэлж өгч тэрийг л чиглүүлж хаяаны ганц хоёр үг чулуучгаал ингээд сууж идэх хүн байх хэрэгтэй шүү дээ. Тэрнээс ч өдөр болгон тэгээ яшид идэх хүн байх юм бол хүүхдээ ч үг авахгүй шүү дээ. За нэг тийм байна даа шигээл ингээд хэлэхдээ тэр хүүхэд авдаг л байх хэрэгтэй. Би зөв ярьж байна буруу юм мэдгүй хүн аав өөр л байх л да. Жишээлбэл Баатар аав бас л өөр байх тийм ээ. Өвөр хангаа аймагт яг аавынхаа нутаг дээр та очиж яв. Тарагт сумдаг очиж исэн. Өвөр хангаа аймгийн тарагт сум шүү дээ. Тарагт. Яг тарагт гэхлээр зэрэг нөгөө өвөр хангаахан чинь гаа гэж хэлдэг. Тэгээ нөгөө дандаа буруу хэлж яхих наадах чинь одоо халах хэлгээр тарагчүүдээ гэдгээсгээ тарагт гэж явсаар хагаад нөгөө тарагт болгоцсон. Яагаад тарагт гэхлээр чинь зэрэг тарагт гэхлээр нөгөө иддэг таргал болно үстэй. Яагаад тарагт гэхлээр тэр тарга мал их сайхан тарагт хэвээрг авдаг. Тим сайхан уужим тайван нутаг юм гэлээ шүү дээ. Тэрийг нэмээ чи буруу хэлж ийн гэж хоолон гаагаар таан тарагт гэж буруу хэлж ийн гэсээр ягаад тарагт болгосон юм билээ л дээ. Наадах дээр чи ингээ холбоод ярихад одоо хоолон гаа энэ төр гэдэг ингээ та бол одоо яг мэрэгжлийн юм ярьж байна л да. Тэгэхээр сүүлийн үеийн нэвтрүүлэгчид хэр зэрэг байх юм? Зүгээр цаг үеийн үедээ л байдаг л да. Цаг үеийн үедээ л одоо мундагчууд нь байдаг. Таны үеийнхэн бол таны тухай ярих бах. Одоогийн үеийнхнийг манай нэвтрүүлэгчид одоо ганцхан мэдээ сурвалжлага уншаад тийм ээ цаг агаар зарлаад цаг аваад идэг хүн биш. Бид зүгээр ингээ пүүлтнийхээ ард ингээ зохиолоо барьж сууж агаад ганцхан хоолоогоор төрж зодолдож майжилцаж инээж хөхөрч наадж наргиж бүжгэлж байдаг. Гэхдээ яг үдэ ер нь олон сайхан телевизтэй боллоо, олон сайхан FM радиотой боллоо. Танай аймагт 11 12 телевиз байна. Тэглээ зэрэг уран бүтээл гэдэг дандаа өрсөлдөж идэг. Өрсөлдөөний тал бай. Танай телевизийг Эрдэнэ телевизийг би бол гайгүй баштайхан юм гаргахшдаг телевиз гэж харж байна. Энд ч бас ажил төрлөөр явж байгаа танай совилд нэг тонлоо. За совилч яг хүнд үйлчлдэг тийм эмнэлгийн үйлчилгээ ер нь энэ ч харахад Эрдэнэт хийх тайван сайх болсон юм. Ялангуяа тэр соёл дээр байж байгаа тэр эмч соёлогч нар бол ямар сайхан ааштай, ямар сайхан хүнтэй зөв харьцдаг. Тэр харьцааг бол энэ ч харж байна. Энд чагаас одоо тэр Улаанбаатарчуудын хэлдэг нэ пи гэдэг үг ерөөсөө сонсогдохгүй юм. Тэгэл ер нь хүмүүсүүд нь тийм их дэлгөөхөн уужхан энэ уул усан лаач байдаг юм уу? Ер нь ажил амьдрал даач байдаг юм уу? Юм л нөлөөж байгаа байх л да. Тий.
Тэгээд энэ олон сайхан FM радио, энэ олон сайхан телевизүүд дотор олон сайхан залуучууд уран бүтээл хийж байна. Тэгэхээр зэрэг ер нь хэл гэдэг маань ингээд цаг үеэ дагаад өөрчлөгдөж идэг, хувирч байдаг, нийгмээ дагаад одоо явж идэг гэж шүү дээ хэлж чинь тийм ээ. Зарим нь гээгжил идэг, гадны үг хэл орж ирж ил байдаг. Ийм уламжилтай хэл. Тэгээ ингээд харж байхад бол яг вэ нийгмээ дагаад тийм үү 21-р зуун чи мэдээллийн зуун гэж мэдээллийн зуун бол асар хурдтайгаар тал талаас хүнд дүүрэн мэдээлэл өгч шүү дээ. А мэдээлэлэр хүн амьдрна гэдэг бол яг орчин үеийн мэдрээд ингэж явж ийн л гэж байгаа болохоос тэр жинхэнэ мэдлэгийг олж өгнө гэж бас байхгүй шүү дээ. Зөвхөн одоо сонсоод өнгөрөн тийм ээ. Тэгэхээр зэрэг жинхэнэ фундаменталын суур мэдлэг тэр одоо хүмүүсд маш чухал да. Мэдээж хэрэгтэй. Тэгэхээр зэрэг тэр мэдээллийн дагаад тэр их мэдээллийн өргөн сувгийг дагаад хүмүүсүүдийн яриа юм нэг жоохон цэцэрлэгийн хөөхөж гэж юм уу сургууль шулгана авчиж. Би энийг бол хаанч уулзсан газар хэлж ил явдгийг Монгол хүний тэр сайхан уужуу тайван дүлгөөхөн өнгөйсараа ярьдаг тийм ээ. Ганц харахад ганц үгний аялгаар одоо энэ хүн чинь яарч яваа юм байна, баярлж яваа юм байна, давталж яваа юм байна, уур хилэнтэй яваа юм байна гэдэг нь одоо шууд эхний үгнээсээ одоо мэдэгдэг ийм сайхан яриа хөрөөтэй. Одоогийн ингээ залуучууд яарч байгаа ч мэдэгдэхгүй, уйлж байгаа ч мэдэгдэхгүй, тайван явж байгаа ч мэдэгдэхгүй ийм л болчих л дээ. Тийм учраас энэ монгол хэлний монгол үгийн энэ хууччуудын одоо уламжилт сайхан яриаг бол одоо гадны имийг авч болно. Гаднаас сурч болно. Тэгтээ тэр сайхан уламжлалыг гээхгүй л байгаасаа гэж би боддгийг. Тий. Сайхан ярьж байгаа сайхан бичиж байгаа сэтгүүлчид олон байна. Тий. Радио, телевиз, сонин за ер нь сэтгүүлчид за яг энэ радио, телевизийн уран бүтээлчд бол монгол хэлний зүтгэлтэн байх ёстой гэж би боддог. Та энэтэй санал нийлэх. Тэгэлгүй яах вэ? Ерөөсөө аливаа улсын радио, телевиз бол тэр улсын хэлний тол байх ёстой. Хамгийн цэвэр хэллэгтэй, хамгийн дуу хоолой сайтай ийм байж л гадны хүмүүсүүд тэр нөгөө хэл яриан дээрээ бутлаад явдаг тэр хүмүүсүүд зөв хэллэгийн зөв чиглэлийг олж их ийм нүүр тол нь байх хэрэгтэй юм шүү дээ. Амьд тол нь л байх хэрэгтэй. Энэ эрдэмтэн мэрэгчтэй гэж ярьдаг байсан юм. Яаж вэ? Ами таваа шиг дэргэдийн ээжгүй болоход уйлахгүй байх вэ? Яаж вэ? Ами таваа шиг нэг дуу нэг зүгийг хөнөөдгийг мэдэх. Яаж би ами таваа шиг нэг шүлэг нэг цэцгийг үрдгийг ойлгох. Яаж би ами таваа шиг оргүй хуусан алсад буй ертөнц гэдгийг таних. Яаж би ами таваа шиг орон цаг амьдрал хоёрыг мэдэх. Яаж би ами таваа 1986-7 оны үед та Москвагийн радиод ажиллаж байхдаа дэлхийн 86 орны нэвтрүүлэгчдээс шалгарч тухайн үеийн зөвлөлт холбоот улсын коммунист намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Михаил Сергеевич Горбачевын гарын үсэгтэй диплом баярын бичгээр шагнуулж исэн гэж. Байсан. Тийм болсон юм. 1985 онд Москвагийн радио чинь гадаад нэвтрүүлэг нь 76 хэл дээр гадаадын 76 хэл дээр анх нэвтрүүлгийг явуулж исэн шүү дээ. Тэр үед чинь гадаадын олон мэрэгжилтэнгүүд ажиллаж исэн. Тэгээ хамгийн шуурхай, хамгийн одоо алдаагүй, хамгийн сайн нэвтрүүлгийг явуулдаг тим редакцуудыг шалгаруулад тэр редакц дотроос одоо тэрүүний ажилтан гэдэг юм юу гэдэг тийм улсуудыг шалгаруулж орден Пачота гэдэг юугаар шагнасан юм л да. Тэгээд энэ далин дэлхэд харин энэ чи ирчээд сая харж исэн энэ сонин дээрээс ч харлаа танаа Эрдэнэтийн телевизээр ярьсан энэ ерөнхий консул Эргзэн Ракчаев энэ бит хоёр чинь хамт Москвагийн радиод Монгол редакцид нэг ширээн дээр сууж хамт ажиллаж исэн. Тэгсэн чи одоо энэ чи Эрдэнэт хотын ерөнхий консулаар хийчихсэн байж байна. Эргзэн Ракчаевта танай телевизээр дамжуулж өөрт нь гэр бүлд нь
одоо халуун баяр хүргэхийг хүсэж байна. За баярлалаа. Тэг үзэж байгаа бах гэж бодож байна. Тий. Тэгээд энэ Москвагийн радио гадаад өөрийнх нь ер нь зөвлөлтийн амьдралыг хуучнаар зөвлөлт холбоот улсын амьдралыг гадаадад сурталчлах энэ тал дээр англи хэл дээр хамгийн эхэлж Москвагийн радио гадаад нэвтрүүлгээ явуулсан байдیں۔ Хоёр дахь хэл нь биш эхлээд немц хэл дээр, герман хэл дээр. Хоёр дахь хэл нь англи хэл байсан байдیں۔ Гурав дахь хэл нь Аз руу монгол хэл дээр анх удаа 1945 онд эх орны дайнд дуусаад монгол хэлээр Азийн чиглэлд наадмаар Москвагаас анх удаа монгол хэлний нэвтрүүлэг явуулж ирсэн байна. Тэгээд энэ бол сүүлийн 70-80 жилд Монголын радио Монгол улсаас нэгч төгрөг гаргалгүйгээр дэлхийн мэдээллийг Москвагийн радиогоос авч ирсэн юм шүү дээ. Энийг бол манайхан бас зөв ойлгох хэрэгтэй, буруу ойлгоод идэв юм шиг байна лээ. Одоогийн Монголын үндэсний олон нийтийн радио телевиз гэдэг тийм ээ. Хуучин одоо миний мэддгээр бол Монголын радио телевизийн хэрэг эрхлэх газар гэж нэг их том сайхан баашин. Радиогийн хэрэглэх газар байж байгаа. Сүүлд нь мэдээлэл радиогийн хэрэг эрхлэх газар болоо, сүүлд нь радио улсын хороо болоо. Тэгээд одоо сүүлд нь явсараад үндэсний нөгөө Монголын Мансамай гэдэг чинь хэн билээ гэсэн нөгөө цагаан залууи гэдэг шиг Монголын цахилгаан мэдээний агентлагийн чинь нөгөө тийм гэдэг шиг тий сүүлд нь Мансамай мэдээлэл нь тасраад юу үндэсний олон нийтийн радио телевиз гэдэг боллоо шүү дээ. Би тэр байшинд Монголын үе үеийн олон мундаг сэхэтнүүд ажиллаж байсан гэж хэлэх гээд. Би чамайг үндэсний телевизд, Монголын телевизд бас ажиллаж байсан. Сахмад уран бүтээлч гэдэг мэднэ. Тэгээд сайн ажиллаж байсан. Одоо энэ чинь Эрдэнэ телевизд ажиллаж байгаа юм байна хариулагчаар. Баяр хүргэе. Ер нь радио телевизийнхаа тэр байшингаар очихоор сэтгэл хөдлөх үү? Одоо хөдөлгөө яах вэ дээ? Болон өнцөг бүхэн, өрөө бүхний одоо тийч уран бүтээл ямсгалж, уран бүтээлээр одоо халигж салгиж байсан. Тим сайхан өргөнд орж ирчээд одоо сэтгэл хөдлөхгүй байх гэж байхгүй шүү дээ. Одоо радиод чинь одоо олон сайхан зохиолчд одоо даш болроос ахгүйл даш бол бороо чойжлын чимэд за одоо ажил нөгөө санжим бүрүү зомдын даш зөйнхагийн нороо гойр нь дамтарчаагийн амсраа тий олон сайхан уран бүтээлчд олон сайхан зохиолчд ажиллаж исэн. Одоо нөгөө такта шүлийн сингээ хүртэл одоо манай радиод нэвтрүүлэгч ажиллаж исэн шүү. Сингээ гоё. Тий. Тэгэхээр чин тухай зохиолчдын хорооны дарга энэ байсан гэдэг баха тэр чин тухай. Монголын нэвтрүүлэгчдээс өнөөдрийг хүртэл нэг 15-6 хүн Монголын төрийн шиг одоо буян гэдэг юм уу өндөр шагналыг хүртсэн соёлын гавьяа зүтгэлтэн гэдэг юм гавьяат цолыг хүртсэн байна. За нэг 15-6 хүн байгаа юм шиг байна. За Оросууд бол бас энэ нэвтрүүлэгчтэй их үнэлдэг юм байна. Жишээлх юм бол эх орны дайны үед одоо дуурч байсан Юрий Левитанаас ахуулаад нэг бас 5 хүн СССР-ийн ардын жүжигчин гэдэг ийм цол хэрэгэм хүртсэн байдığım байна. Зүгээр яг энэ нэвтрүүлэгчид дээр одоо дараагийн шагнал юу юм бол? Нөө мэдэхгүй тий. Одоо яаж ард түмний л одоо юу шүү дээ. Ард түмний яаж үнэлв? Ард түмнээс одоо захидал хүсэлт нэвтрүүлгийн талаар одоо жүжигчин хүн тайсан дээр дуулж яхад нь алдар ташч халуун баяр хүргэдэг. Тэгээд ард түмнээс одоо тэр сайн нэвтрүүлэг хийлээ гэж баяр хүргэх шиг тэр сайхан шагнал байхгүй шүү дээ. Тэр Юрий Левитан гэснээс Юрий Левитантай чинь би бас уулзаж нэг бяцхан ширээний ард суугаад нэг кофе бас ууж исэн түүхүй намхан нуруутай долгиолсон өстэй пар дуутай тийм жохоо навтгар хүн байсан. Зан лентсүү тий. Тийм хүн байсан шүү. Внимание, говорит Москва. Юрий Левитаны хувьд бол агуу хүн л дээ. Тэр Москвад 22 км ойр гэтлэр орж ирчээд ингэж яхад нөгөө Германы тагнуулын онгоц нисээд ухуул гуц хайдаг шүү дээ. Тэрэн дээр нь юу гэж ийсэн гэхээр Иосиф Виссарионович Сталин Илья Эренбург гэж их хурц бичдэг яруу найрагч байсан. Тэрийг Юрий Левитан гурвыг улаан талбай дээр дүүжилж ална гэсэн тийм хуул хууц тараасан байгаа. Тэрийн нөхөр Юрий Левитан үзчихэд
маргааш таас мэдгэл явуулна гэсэн чинь байхгүй болсон. Тэгээ яг хөө Юрий Левитаныг олж ирэх гэсэн чинь хашир Сибирь зохиж явсан байгаа шүү дээ. Хаавыгаа газараас нь олж иргэж Сталин өрөө өгөөд тэгээд ирээд яаж ч хөндлөлгүйгээр тэгэл юу гин маргааш нь тэр таасын мэдээллийг уншаал эхэлсэн юм бэл. Тэгээд тэрээс айгаад тэгээд сүүлд нь Юрий Левитаны уншдаг тэр радиог бас өөр байгууллага руу шилжүүлээ. Зарим үед гэрлүү шилжүүлээд энэ тэр байсан Москвагийн радио руу орж исэн эрэгтэй хүн бүхнийг л хоолойг нь хэд хэдэн удаа огтлсон тийм явдал байдгийн Германы тагнуулууд яадаг вэ тэр Юрий Левитаны дууг таслахын тулд тэгээ Юрий Левитан хүний дуу гэдэг бол тийм эрчтэй хүчтэй байдаг нь хоёр бизнесмен хүн ширээний хоёр талд суугаад нэг нь жан гэсэн дуутай нэг нь сайхан гэрэлхэ бүдүүн дуутай ийм хоёр бизнесмен хүн уулзаад ингэж ярихад тэр наад хүчтэй дуутай хүний талд бол бизнес нь ирж идэг гэж шүү дээ. Тэгэхээр дуу гэдэг ямар хүчтэй. Эх орны дайны фронт дээр тэр Ковнд байсан дайчид цагаан хоолойгоор нөгөө фронт мэдээлэл өгөөл Юрий Левитаныг дуулж ингээл дуграхтал ерөөсөө тэгэл ураагшхраатай ирчихсэн гэж байгаа. Тэгэхээр зэрэг хүний дотоод энэ хүний дуу ямар хүчтэнхэ хүнд өгдгийг бол энэчээс харж болно л доо. Тий. Оросын ард түмний ялалтын бас нэгэн хүчин зүйл бол Левитан байсан гэж бичдэг шүү дээ тийм ээ. Левитан байсан Оросын ард түмний сэтгэл зүй байсан гэж. Тий. Ялалтын их хүчин зүйл. Тий. Ерөөсөө одоо ч гэсэн ер нь сэтгэл зүй гэдэг бол маш чухал. Тийм ээ. Одоо биднээс нэг хувьсгал хийх Монгол улс юун дээр хувьсгал хийх ёстой бөгөөд хүний сэтгэл зүй дээр хувьсгал хийх зайлшгүй шаардлагатай болсон. Энийг би энэ ч Эрдэнэтэд ирээд харж байна. 1000 хамтын баяр гэж боллоо. 1000 инженерийн уулзалт гэж боллоо ш чуулга уулзалт тийм ээ. Тэн дээр ингээд харж байхад үнэхээр шинэ бүтээл оновчтой санал гээл одоо биднээс ингээд фашизм үеэс өнөөдрийг хүртэл ингээд яриад л ингээд энэ чаа нэг юм эрэг хийж гэлээ ингээд янз бүрийн хэрэг шинэ санал гаргасан гээл юм. А гэтэл зөвхөн техник дулд үйдэх биш. Тэрийг оюун санаагаараа яаж өөрчилж тэр техникийг шинжилж болох вэ? Хүний оюун санааг өөрчилвөл энэ технологи ямар амархан хөгжих вэ гэдгийг бол одоо энэ чаас хараад Эрдэнэтийн удирдлагууд энэ техникийн шинжил инженерийн шинжилдээ оюун сэтгэхүйг дайчилж оюуны өмчтэй хамтарч оюунлаг одоо инженерүүдийг бий болгохын төлөө их анхаарч ажиллаж байгаа нь миний сэтгэлийг маш их татлаа. Өнгөрсөндөө зөв шинжилгээ хийж одоо цагта тодорхой онош тавьж ирээдүйд юуг яаж хийхээ оновчтой тодорхойлон бүтээлчээр сэтгэн бодож асуудал зохицуулах чадварт суралцсан 3 цагийг хэлэх ур чадвартнууд сэтгэл гээний нүүдэл хийж байна. Тэд орчин цагийн хэлэхэд гаргүй мэдээллийн ертөнцид мэдвэл зохих мэдээллийн авч мэдлэг ам баяжуулж ашиглах чадвартайгаараа ялгарч чөлөөтэй сэтгэж алсын хара эрхэм зорилгон тодорхойлон өөрөөсөө өсөж үндийснөөр сэтгэл гээний инноватор гэсэн шинэ нэр томьёог эргэлтэнд оруулжээ. Гокийн уулын байжуулах эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд бас баяр хүргэхийг хүсэж байна. Энэ эрдэнтээс жинхэнэ оюунлаг, оюуны хүний сэтгэхүйг одоо өөрчлөх ийм хувьсгал эхэлж шít. Энийг бол Монгол орн дээр явуул мөн сайхан болно доо. Одоо хүний сэтгэхүйг өөрчлөх хэрэгтэй цаг болж байна. Энэ бол хөгжлийн хувьсгал уу? Хөгжил төрөх хувьсгал мөн. Одоо яахаар бол тийм. Ер нь боловсрал гэдэг их чухал. Боловсралтай хүн гэхлээр зэрэг нэг 5-6 дээд сургууль төгссөн ч юм уу 2-3 дээд сургууль төгсчөөд ингээд би боловсралтай ингээд яваад иж болохгүй л дээ. Америкийн нэг сэтгүүлч хэлсэн байд юм аа. Ер нь боловсралтай хүн гэж ямар хүнийг хэлэх вэ гэхлээр зэрэг ерөөсөө нийгмийн дунд байр суурь эзэлсэн хүнийг л боловсралтай хүн гэж хэлнэ гэж. Тэр бол хамгийн үнэн юм шиг байна. Тэр нийгэм дотор тэр нийгэмдэл байр суурь эзлээд өөрийнхөө амьдралыг аваад явж байгаа хүн бол тэр боловсралтай л. Нийгмийн дунд байр суурь эзлэхийн тулд мэдээж хэрэг их олон зүйлийг мэддэг байх хэрэгтэй. Мэдээж их хэрэг их олон одоо юмыг зөв зүйтэй амьдралын голдролын жамаар нь хийдэг байх хэрэгтэй. Ингэж ажил одоо боловсралтай болох юм тийм ээ. Ихтэй сургууль төгссөн хүнийг бол одоо мэдлэгтэй хүн гэх юм байна. Одоо мэдлэгтэй хүн. Боловсралтай хүн бол. Тий, ер нь ихтэй сургууль төгснө гэдэг бол ямар нэгэн
мэрэгжил эхлүүлэх одоо ийм юм байдгийг гэж мэдээл хэлэл өгч байгаа болохоос тэрийг цааш нь яаж хөгжүүлэх нь тэр хүний үүрэг шүү дээ. Та олон шавьтай юу? Шав олон байлгүй хаа энэ олон радио телевиз одоо таны Эрдэнэ телевиз ч гэсэн миний шавнэр байж л шүү дээ. Ер нь зүгээр авиасгүй хүн гэж байдаггүй, авиасыг хөгжүүлэхэд гол нь байдаг гэдэг. Үнэн. Зүгээр сонирхолтой одоо өөртөө дуртай хүмүүс ирээд цаашаа хөгжөөд идэв юм уу? Эсвэл одоо ингээд юу гэдэг юм. Тэгэхээр тэр авиасыг чи өөрөө тэр хүн өөрөө хөгжүүлэх хэрэгтэй. Өөрөө хөгжүүлэхгүй бол гадна сүрчин тэрийг хөгжүүлэх гэж байхгүй шүү дээ. Тэр хүн өөрөө юмыг санаачилж, өөрөө юмыг хийж, өөрөө юмыг сэтгэж тэгжээж л ерэн сэтгүүлч гэдэг чинь сэтгэнэ гэсэн л хүн шүү дээ. Сэтгэгсэнтэй сэтгэлээсээ хандахыг л хэлээ. Тийм шүү дээ. Тий. За тэгэхээр их баярлалаа. Бит хоёрын ярилцах цаг ер нь өндөрлөх болчих. Тэгэхээр ярилцах цаг өндөрлөх болж байгаа учраас та бас манай эрдэнэтчүүдэд хандаад нэг сайхан үг хэлээд магадгүй Эрдэнэ телевизээр Монголын радиог сонсож байгаа юм шиг тийм төгсгөл ямар вэ? Эрдэнэт хотод амьдарч байгаа уугуул суугуул иргэд Эрдэнэтийн иргэд та бүхэнд уулын байжуулах Эрдэнэ төлбөрийн мянган инженерийн чуулганаас зохион байгуулж байгаа инновацийг хөгжүүлэх бодит үр дүн бий болгох энэ үйл ажиллагаанд хэн хэнгүй сургууль, цэцэрлэг, яйсэл, албан газар бүхэл орчиндон энэ инновацийг хөгжүүлж оюун сэтгэлгээний үр дүн, бодит үр дүн бий болгож шинийг санаачилж эрүүл энх сайн сайхан амьдраарай л гэж хүсэж байна. За их баярлалаа. Тэгэхээр их баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч манай студид хүрэлцэн ирсэн танд их баярлалаа. Би түрүү нэг шагналын тухай асуугаад байсан нь таны хэлснээр ард түмэн яаж үнэлэх үү? Тэр үнэлгээгээр л болно доо гэж. Монголын ард түмэн таныг Монголын радиогийн нэвтрүүлэг соёлын гавьяас зүтгэлтэн Гончигж Вэн Жуланбат Монгол төрийн их дуу хоолой гэж үнэлсэн байгаа юм. Би энийг бас урд нь сонсож байгаагүй ийм алдар цол юм уу? Ийм өндөр хэрэгэн юм уу гэж тааж байгаа юм. Монголын ард түмний зүрх сэтгэлд хоногссон радиогийн их мундаг нэвтрүүлэгчийг эрдэнэтчүүд үзэгчид та бүхэндээ ингээд нүүр тулан уулзна гэдэг шиг Эрдэнэ телевизээрээ дамжуулан уулзууллаа. Тэгээд танд Эрдэнэ хотын 100 мянган иргэнийхэн өмнөөс Эрдэнэ төлөвлөрийн 60000 гаруй уурхайчдынхан өмнөөс бас тэдний арга гэрийн өмнөөс аз жаргал сайн сайхныг хүсье. Өшөө олон мундаг шав нарыг хүмүүжүүлээрэй. Сургаарай гэж хүмүүжүүлээрэй гэж хүсэж байгаа юм. Ягаад тэгэхээр зэрэг Монголын ард түмэн энэ цэнхэр гаригийн илгэн дээр оршин тогтнож байгаа тэр цагт Монгол төрийн наадам болдгоор бол болно. Монгол төрийн наадмыг хожмын гэгэн сайхан өдрүүдэд төрийн тэргүүн нээн гэж нээдэг тийм мундаг нэвтрүүлэгчдийг бас олон төрүүлээрэй гэж хүсэж байгаа. За баярлалаа. Амжилт хүсье. Танай Эрдэнэ телевизийн хамт олонд уран бүтээлүүн дээр амжилт хүсье. За баярлалаа. Тэгэхээр бидний бэлдсэн нэвтрүүлгийг хүлээн авч үзсэн үзэгчид та бүхэндээ их баярлалаа. Сэтгэлээний нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Монгол Улсын соёлын гавьяас зүтгэлтэн Монголын радиогийн нэрт нэвтрүүлэгч Монголын ард түмний үнэлснээр Монгол төрийн их дуу хоолой болсон Монголын ард түмний сэтгэл зүрхэнд үеийн үед дурсагдан үлдэх олон түүхэн үйл явдлын гэрч олон түүхэн үйл явдлыг ард түмэндээ болоод дэлхийн хүн төрөлхтний сонортонд хүргэсэн эрхэм нэвтрүүлэгч Чуланбатга хүрэлцэн ирлээ. Бидний бэлтгэсэн нэвтрүүлэг энэ удаагийн дугаар өгөр өндөрлж байна. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй. Үлрэн одохон жилийн түүхэнд алтан үсгээр мөнхөрөн үлдэх их бүтээн байгуулалт Тэнгэрийн тамгатай хиймэрн өөдөгөн үлрэн өөдөө гэж юм байгаа үстэй. Энэ хүртэл нэг яваад энэ хүртэл нэг явуул болохоор байна. Тэнгэрийн тамгатай хиймэрн өөдөн Монгол хүмүүрийн сэтгэлд нанжигнагдан бахархагдах Эрдэнэ төлбөрийн уурхайчдаа баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Йоо хамгийн хөлс гаргачихлаа бүр. Саунд оруулсан юм шиг болгочихлоо шээ намайг. Эрдэнэ телевиз 2015 он